Атомигийн ямар нэгэн үйл ажиллагаа эхлэхээс өмнө за мөн дууссныхаа дараа атомигийн ураагаараа хилээд ураагаараа дуусгадаг байгаа. За ураандаа бэлдээд гараа хатгаад эхэл Семинарт ороод ирээ. Итгэлтэй боловсрол дарамнаа өнөөдрийнхөө бүтээгдэхүүний танилцуулга семинар эхэлж байна. Та бүхэн нэг цагийн хугацаанд атомигийн бүтээгдэхүүнтэй танилцаад эргээд уулзцгаая. Асуух зүйлүүд бүгдээрээ чатаар асууж болно. Семинар дууссаны дараа асууж болно. Марлаа литрийгээ урьж байна. Марлаа хаана байна? Энд байна. 음소거 한번 풀어주세요. За марлаа дуугаа нэгээрээ. Сайн байцгаана уу? Бүгдээрээ нэг өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ баяр наадмын өдрүүддээ сайхан баярлаж, сайхан аялал зугаалж өнгөрүүлсэн үү? Би өнөөдөр та бүхэндээ бүтээгдэхүүний танилцуулгыг хүргэхээр бэлтгэсэн байгаа. Ингээ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг эхлэхээс өмнө өөрийгөө болон бас Итомитой учирсан түүхээ товчхон танилцуулъя. Би Улаанбаатар Ариул UB центрийн лидер Марл байгаа 24 настай. Итоми бизнесийг мэддэг болоод одоо судлаад, сонсоод, танилцаад тэр хугацаагаас хойш одоо бүтэн 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн жил одоо 4 сараас эхэлж Итомик сонсож судалж эхэлсэн. Итомик хийж эхлэхээс өмнө болвол яг дөнгөж сургуулиа төгсчөөд хүүгээ төрүүлээд гэртээ ээжийнхээ үргийг гүйцэтгэлтэй эмэгтэй хүмүүс гэртээ ээжүүд ямар байдаг вүлээ яг л тийм ажилттай байсан. Бас мөн ковид гээд хөл хориотой ерөн өвчин зовлон ихтэй байсан цаг үе байсан учраас мэдээж өглөө гараад орой ирдэг 8 цагийн ажил хийх боломжгүй байсан учраас гэрээсээ хийж болох тий мөн тийм системийн орлоготой болъё гэж бодоод янз бүрийн одоо системийн орлого олж болох бизнесүүдийг сонирхож ирсэн. Тэр үед бол Итомиг юусоо ингэ сонсоочгүй мэдээчгүй байсан учраас анх Сибирь, Пабрлик, Прувей, Амвей гэсэн ерөнхийдөө сүлжээний бизнесүүдийг сонирхоод тэр дундаас хүмүүс Амвейг маш их одоо хийгээл хаасайгүй Амвей гэсэн хүмүүс байсан учраас за энэ айгууд ажгүй юм байна, хүн болгоно ингэ хийж байгаа юм чинь тий би ч гэсэн оролдоод үзье гэж бодоод Амвейг сонгож аваад нэг сар гарангийн хугацаанд ерөнхийдөө тэр үед бас ингээд онлайнаар сургалт семинар явуулдаг байсан. Тэр үед нь сургалт семинарууд нь суугаад мэдээллийг нь аваад явж байсан. Тэгээд Амвейг судлаад явж явах хугацаанд бас миний яг бодсон шиг тийм ч амархан гэрээсээ сууж агаад ингээд мөнгө олчих боломжтой те биш. Бас тодорхой хэмжээнд би гарч гүйх шаардлагатай те хувийн оноо заавал сар бүр 200 оноо хийх ёстой. Мөн тэгээд олон гар үүсгэх тусам өөрт нь илүү ашигтай байдаг. Бас мөн нэг хүн надаас бараа авлаа гэхэд би түүнийг захиалж яваад мөн нөгөө хүндээ очиж хүргэж өгөн гэх мэтчлэн л бараагаа зарах ч юм уу тийм ажлууд яалтчгүй гарч ирээд бас нэг зүгээр гэрээсээ бол хийх боломжгүй болоод байсан. Тэгээд за ямар ч байсан хичээгээд үзнэг за хийхээр шийдсэн юм чинь би бас бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзье гэд Амвейгийн хувьд бол яг гэр ахуйн бараа одоо сой заяг тавг угаагч тий хүүхдийн савн шампунь гэсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээд давхар мөн гоо сайхныхын ч гэсэн хэрэглэж үзье гэж бодсон. Мэдээж би тэр бизнесийг эхлүүлэхээр шийдсэн хүн учраас бүтээгдэхүүнүүдийг нь хамгийн түрүүнд бас хэрэглэж судалж мэдэх ёстой гэдгээ бол мэдчихсэн учраас тэгээ бүтээгдэхүүнүүдийг нь ягаад гоо сайхныхын бүтээгдэхүүнийг бас авч хэрэглэе гэд бодоод үцхэд надад жоохон үнэтэй санагдсан тэр үед хавар болоод нэг нарны тос авъя гэдгийгсэн чинь нэг юм маш жоохон гарамтай хэрнээ жижигхэн нарны тос 80 мянга гээд VIP хэрэглэгчийн үн гэж байгаа хэрнээ 80 мянга гэж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр энгийн хэрэглэгчд гэх юм бол бараг 90 хэдэн мянга 100 мянга хавцаа болохоор тэгээл нэг за нэг тойнер үнэтэй санагдаад хүнд тусч байгаа байхгүй. Тэгээд за ер нь бол би энийг хийх нь хэцүү юм байна. Тийм ч сүлжээний бизнесүүд бол амархан биш юм байна. Миний бодсон шиг биш юм байна гэж бодсон үүднээс ерөнхийдөө хийхээ болоо жоохон шантарсан. Магадгүй яг бүтээгдэхүүнүүдийн хувьд бол муу гэж хэлэхгүй ч гэсэн үнэтэй санагдаж тусч исэн тэр үедэд болохоор тэгээд Амвей болоод түүний дараа бас нэг
хувцсны онлайн шоп маягийн юм хийж гисэн. Сториндоо ингээл хувцас бараа захиалах хүмүүсээс захиалга аваад тийм онлайн шоп хийгээд ажиллуулад нөгөө сүлжээ мүлжээгээ бүр мартаад боли ерөөсөө гэд байж ах хугацаанд одоо Баби лидер маань байгаа тийм ээ. Битүүр чи 10 жилийн найзууд байхгүй юу? Нэг өдөр над руу уцтаад хоёулаа яагаад юм гэл юм амьдрал юм ярилцаал те байж намвэ чи хийж явах шиг байсан одоо болтол хийж байгаа юу гэсэн чи айгүй хэцүү санагдаад би хийхээ болцсон. Тэгээд одоо нэг юм онлайн шоп шиг юм хийгээл байж гин гэсэн чинь харин тий би ч гэсэн сонирхоод надад хэцүү санагдсан. Тэгээд нэг юм Atomy гээд Солонгосын одоо Монголд удахгүй шинээр нэгдэж орж ирэх гэж байгаа ийм бизнес байна. Тэгээд шинэ орж ирэх гэж байгаа бизнес учраас хоёулаа энийг сонирхоод судлаад үзүүл яасан юм бэ гэд надад санал тавьсан. Тэр үеэс ерөнхийдөө миний Atomy-тэй танилцсан түүх ихсэн байдаг. 4 сараас тэгээд ихчин Солонгост байдаг гэд ихчээр нь дамжуулж бүртгэлээ хийлгээд өдөр болгон 7 оны 2 дахь өдөр болгон дандаа энэ Zoom сургалтууд нь явагддаг байсан учраас сургалтуудаа суугаад хоёулаа мэдээлэл авъя гэд сургалт семинаруудаа сууж эхэлсэн. Тэгэл өмнө нь зөндөө сүлжээнүүдийг бас сонирхож үзэж жоохон хаширсан хүн чинь бас хашир ханднтэй юу ч шинээр орж ирэх гэж байгаа гоё гэж орчихгүй судлана. За компани хувьд тэгээд аваад бас компани тал дээр нь аваад үзэхэд болвол нээлттэй хийгээд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 12 жилийн хугацааг өнгөрүүлсэн тийм ээ. 20 гаруй улс оронд нээлттэй хийгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа улс орон бүртээ маш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм компани байсан учраас за компани бол бас найдвартай юм байна тий. Ажиллаж итгэж болохоор юм байна гэдэг нэгдүгээрт бодлыг авсан. За хоёрдугаарт бол гол орлого олох гэдэг бас зүйл нь маркетинг байгаа учраас нөгөө маркетингаас судалсан. Өмнөх сүлжээний маркетингууд надад бас ингээл хэцүү дарамттай санагдчихсан учраас бас л маркетингт маш сайн анхаарч үзье гэж бодоод маркетингийг сонсоод анх бол гайхчихсан. Хөөх ийм гоё шинэлэг маркетингтэй ийм сүлжээ ер нь байдаг юм уу те ийм олон давуу талтай жишээ нь гэх юм бол тэгэл 3 үедээ өмнө нь бол бусад нөгөө сүлжээний маркетингуудад ерөөсөө тийм байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхэд Atomy те 3 үедээ өвлөгдөн. Дээрээс нь дэлхийн аль ч улс оронд те өөрийнхөө ганцхан бүртгүүлсэн ID-гаараа одоо бага үүсгэж ажиллах боломжтой зөвхөн Монголдоо гэд байхгүй. Дээрээс нь 2 гарын буюу binary ухаалаг системтэй мөн тэгээд давхар бүртгэлийн хураамжгүй сар бүр заавал оноо цуглуултээ гэсэн дарамт шахалт байхгүй. Мөн дээрээс нь хувийн оноо бол хизээч устж алга болдоггүй гэх мэтчлэн маш олон давуу талуудтай байсан учраас маркетинг бол үнэхээр таалагдсан. За тэгээд компани таалагдаад маркетинг таалагдлаа. Одоо дараа нь юу болцсон те бүтээгдэхүүн. Тэгээд бас хүн л юм чи анх дөнгөж орж ирж байгаа болохоор шууд бас муу юма бодно штеп. Энэ яагаад бүр ийм гоё маркетингтай байгаа юм те хэний сонсож байгаагүй шинэлэг магадгүй бүтээгдэхүүнийн чанар муутай муу болохоор ингээд маркетингаа ийм илүү гоё болгосон юм болов ч юм уу те бас тэрүүхэндээ нэг жоох муу хардах бодол төрж байгаа байхгүй юу. Тэгээд за тэгвэл одоо ингээд компани маркетинг таалагчлаа. Одоо би бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж үзье. Бүтээгдэхүүн надад үнэхээр таалагдах юм бол окей энэ миний яг хийх ёстой тэр хайж байсан зүйл муу юм байна гэдэг бодлыг өөртөө бодоод бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж үзсэн. Эхний ээлжинд бол Atomy-гоос Osod, Magnetos, Evening Care, PMSet, Ample гэх мэтчлэн ерөнхийдөө яг гол бидний хэрэглэдэг тэрхүү бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглэж үзэхэд бол үнэхээр маш их таалагдсан. Миний хэрэглэсэн тэр бүтээгдэхүүнүүдээс ерөөсөө за энэ нь жоохон тийм юм уу да гэсэн бүтээгдэхүүн бол ганц ч байгаагүй. Evening Care-ийг бол аваад хэрэглэсэн яг тэр шууд хэрэглэсэн оройгоо бол анх хэрэглээл үсгэд үр дүн мэдрэгддэг штэ тийм ээ. Арьс хуурайшуулахгүй, таталтуулахгүй, зөөлхөн бүтцтэй маш гоё таалагдал. Ваа ийм гоё цэвэрлэгээний сет байдаг юм уу? Би өмнө нь баг ямар юмар нүрийг арчиж цэвэрлээд угаагаад яваадсэн тийм. Үнэхээр их таалагдчих юм бүтээгдэхүүн бол бусад одоо сүлжээч гэлтгөө бас мөн сүлжээнээс бусад одоо газрууд ч гэсэн тийм чанартай эрүүл гэсэн нэрийн дор үнийн хувьд бол маш үнэтэй. Тэр чанар гэдэг нэрний дор үнэн нь бас хүн авахд бол маш хэцүү үнэтэй байдаг тийм ээ. Тэгвэл Atomy-гийн бүтээгдэхүүнүүдийн хувьд бол дээрээс нь чанартай, үр дүн сайтай, эрүүл аюулгүй хэрнээсээ
тэр чанараасаа маш доогуур үнэтэй боломжийн хүн болгон аваад хэрэглэх боломжтой. Нэг нарны тос гэхтэл 28-35 мянга гэвэл хэн ч гэсэн аваад хэрэглэж чинь захын лангуунуудаар ч гэсэн бараг хэний ч мэдэхгүй хаанаас орж ирсэн тодорхойгүй тоснууд ерөнхийдөө бараг тийм үнэтэй байдаг. Тэгээд бол үнийн хувьд бол маш боломжийн хүн болгонд авах боломжтой хэрнээ ийм чанартай бараа бүтээгдэхүүнтэй байсан учраас надад бүх зүйл нь таалагдаад Итомиг тэр өдрөөс эхлээд эргэлт буцалтгүйгээр сонгож орсон байгаа. Мөн дээрээс нь энэ бүхнээс гадна бас би одоо тийм цаганд барилгуудыг хийх дургу одоо өглөө гарал орой ирэх заавал цагийн хязгаартай те өглөө тэдэд очиод тэдэд тардагч гэх юм уу тийм ажлыг хийх дургу дээрээс нь заавал ингээд сарын тогтмол цалин авдаг нэг тийм орлогот баригдах дургу байсан учраас яг бүх юм нь миний 100% санаа сэтгэлд нийцсэн ийм компаниг ийм бизнесийг олж гишүүн болж анхдагч гишүүн болж орж эхлүүлсэндээ бол маш их олзуурхаад өдийг хүртэл тууштай хичээл зүтгэл гаргаж явж өдийг хүрсэн байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн энд сууж байгаа манай бүтэн жилийн хугацаанд бас миний тууштай байж идэвхтэй явж ирсний бас нэг ахиц дэвшил юм болов уу гэж харж байгаа. Шинэ бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэх болгондоо л ерөөсөө муухай санагдсан, тиймэрхүү санагдсан зүйл байдгүй 100% сэтгэлд хүрдэг. Бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэх болгондоо Итомид итгэл үнэмшилтэй нэг уурайгаа хилдэг шиг тэр итгэлтэй бат Итомид ингэж зогсож ятгах тэр бүх эрч хүчийг олж авч илүү ихээр цаашдаа дуралдаг байгаа Итомидо. За миний Итомидтэй учирсан түүх бол нэг иймэрхүү байгаа. Тэгээд өнөөдрийнхөө гол танилцуулах бүтээгдэхүүний танилцуулгатаа бүгдээр орё. За миний өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн бид нар одоо зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнтэй ч юм уу те гэр ахуйн бүтээгдэхүүнтэй бас их хвчлэн танилцдаг байсан бол өнөөдрийнхөө семинараар би бас хувцсны төрлүүдээс сонгож авч танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Хамгийн ихний танилцуулах бүтээгдэхүүн бол Итомигийн эмэгтэйчүүдэд зориулсан булсан дотор өмд байгаа. Миний слайд гүйж гинөө. Өгөхгүй шүү. Тийм байгаа тийм. За. За эмэгтэйчүүдийн хулсан дотор өмд байгаа. Энэ хулсан одоо эмэгтэйчүүд бидний эмзэг өдрүүд гэж ярьдаг бид нар тийм ээ. Тэр сарын тэмдэг ирсэн үед санаа зовлтгүйгээр сэтгэл амар өнгөрүүлэх 5 дахыг мэдрүүлэх тэрхүү бүтээгдэхүүн бол Итомид бас байдаг. Энэ болохоор эмэгтэйчүүдийн хулсан дотор өмд гэж байгаа. Энэ хулсан дотор өмдний давуу талууд нь болохоор бид нар хэрэгэлдэг дотор өмднөөс болвол хулснаас гаргаж авсан даавууг ашиглаж хийснээрээ эрүүл мэндэд маш тустай. Мөн дээрээс нь бид нар сарын тэмдэг ирсэн үедээ хамгийн ихний бактери үржих таатай орчинг бий болгож бүрдүүлж өгч байдаг болвол энэ хүү хулсан дотор өмдийг хэрэглэснээр тэр бактерийн эсрэг үйлчилгээг давхар үзүүлж өгч байдаг. Мөн бас эвгүй таагүй өнрүүд гарах тохиолдол байдаг штэ тийм ээ. Юм ирсэн үедийнхаа таагүй үнэр гардаг бол бас давхар үнэр дарагчтай дээрээс нь эрүүл мэндэд тустай материалтай өмсгөд бие дэвтэйхэн мөн одоо урсаж нэвтрэхээс цэргэлсэн 3 давхар хамгаалалттай ийм технологиор хийгдсэн дотор өмд байгаа. Нянгийн өсөлт үржлийг 90.9% дарангуйлдаг гэдг нь судалгаагаар батлагдсан. Одоо хэрэгэлсэн үедээ болон угаахаас өмнө буюу хэрэгжилж байгаа үед нь одоо шинжилгээ их судалгааг хийж үсгэд одоо аль хэрэглэхээс өмнө бай угаасны дараач бай те нэм бактерийг 90.9% устгаж байгаа нь судалгаагаар батлагдсан. 4 давхар одоо үе шатаас бүрдсэн. Гадна шингээх давхар нь шингээгч одоо материал нь болохоор арьсан дээлтэй тусгай даавгаар хийгдсэн учраас тийм ээ. Сайн ярьсан үнэрийг
гарах бактери эсрэг үйлчилгээтэй. Хоёр дахь давхарга нь болохоор тусгай чийг үл нэвтрэх давхаргыг ашиглаж хийсэн учраас шингээсэн шүүрлийг гадагшлуулахгүй барьж байх үүрэгтэй. Мөн шингээгч давхарга гадна давуу нь болохоор маш сайн бас одоо биений ирсэн сарын тэмдэг ирсэн үед тийм ээ маш сайн амьсгалдаг даавуу бидэнд хэрэгтэй. Агаар нэвтрүүлэхгүй амьсгалахгүй даавуу ч юм уу дотор өмдийг турсинкийг бид нар хэрэглэснээр тийм ээ агаар нэвтрэхгүй байгаа учраас нөгөө нэм бактери үржих эвгүй үнэр гарах гэх мэт асуудлууд үүсдэг учраас энэхүү дотор өмд нь болохоор агаарыг маш сайн нэвтрүүлдэг амьсгалдаг ийм даавуу байгаа. Чийг нэвтрэхээс хамгаалсан арын өргөн загварыг оруулж өгснөөрөө таны хөдөлгөөнд ямар ч хөдөлгөөн хийсэн үедээ чөлөөтэй хөдөлгөж болохоор санаа зовлтгүйгээр одоо урсах нэвтрэх вий гэж гих зүйлээ санаа зовлтгүйгээр чөлөөтэй хөдөлгөөнийг хийж болохоор ийм өргөө оруулгыг оруулж өгсөн. Мөн дотор талдаа урсгаас сэргийлсэн хоёр талын хажуугийн давхар хамгаалалттай. Энэ хамгаалалт нь болохоор нөгөө уус чийг нэвтрэхээс сэргийлсэн тий одоо брезент гэх юм уу тийм чийг нэвтрүүлдэг тусгай ийм хамгаалалт байгаа. Хитрхи сул ийм дотор өмдөг өмсөд нөгөө нэг өдөр тутмаа ч юм уу хэрэглээ тавиад хэрэглэхэд ингээд айгүй найс цаашаа хөдлөх гээ тийм бангадгүй бариуг чанга эрзентийг өмсчих юм бол ингээд бүслэхийн гидсэнд ачаалал өгөөд тийм ээ гидс рүү ингээд эрзэнээ шигдэж ордог ч юм уу айгүй тухгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг тийм ээ тэгвэл энэхүү дотор өмдөнд бүслэхийн ачаалал өгөхгүй маш зөөлхөн мэдрэмж төрүүлнэ. Мөн тогтвортой 3 хэсэгт мадгүй ингээд дээшээгээ өвдөгнөөсөө илүү гараад хуйлагдаад идэх ч юм уу тийм ээ. Тийм асуудлууд байхгүй тэнцвэртэй маш юм тогтвортой 3 хэсэгт хувааж өгсөн учраас өмсгөд бид бол маш эвтэйхэн өгзөгний ард болохоор юм эрзэнийг давхар туузын эрзэнийг оруулж өгсөн нь болохоор одоо сууж босгот ч юм уу дээшил доошлоод айгүй хөдөлгөөнтэй байдаг шүү дээ тий холборч хөдөлснөөсөө болоод нөгөө нэвтрэх урсах асуудлууд гардаг болвол энэ давхар эрзэнийг оруулж өгснөөрөө хөдөлгөөнд саад учруулахгүй илүү тохиромжтой гэсэн үг. Энэхүү дотор өмдийг сарын тэмдгээ ирэхээс өмнө буюу ирсний дараа мөн одоо нөгөө жирэмсэн ээжүүд маань төрсний дараа бас маш удаан урт хугацаанд шахах гэж гардаг тийм ээ. Тийм тэр ээжүүд маань хэрэглэхэд бас илүү тохиромжтой. Мөн өдөр тутамдаа ч гэсэн хэрэглэхэд илүү тохиромжтой бие дэвтэйхэн ийм дотор өмд байгаа. Өнгөний хувьд гэх юм бол беж, хар гэсэн хоёр өнгөний сонголттой SML гэсэн арьс мартай хэрэглэснийхээ дараа бол хүйтэн усаар угааж хэрэглэж болдог бахнэ. Биднэрт хамгийн гол санаа зовдөг асуудлуудыг болвол энэхүү дотор өмдтэй байхад тийм ээ санаа зовлтгүйгээр тэр асуудлуудаа даван туулж тэдгээр эмзэг өдрүүдэд сэтгэл хангалуун өнгөрүүлж чадах нэ. За дараагийн танилцуулах бүтээгдэхүүн маань болохоор Итомигийн цэвэр байгалийн гаралтай арьсан гутал байгаа. Энэхүү арьсан гутал нь болохоор эмэгтэй, эрэгтэй гэсэн хоёр төрөл байдаг. Цагаан, хар, саарал, бор гэсэн өнгөнүүдийн сонголттой. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөлт зориулж 5 тухтай байхаар хийгдсэн. Хүний хөлийн хэмжээ харьцаанд нийцсэн 5 тухтай стандартаар бүтээгдсэн энэ байгалийн ургамлын гаралтай арьсыг ашиглаж хийсэн бүтээгдэхүүн байгаа. Арьсан доторлогоо нь болохоор хөлсийг шингээж гадагшлуулахад тусалдаг. Хөлс шингээхэд тусалдаг улавч нь 12 мм урттай латекс улавчийг ашиглаж өгсөн. Мөн давхар одоо улавчны доор давхар улавчийг оруулж өгснөөр энэ нь болохоор улавч наашаа цаашаа хөдлөхөөс тий хамгаалж тогтвортой байлгах тэр орчныг бүрдүүлж өгсөн. Мөн хөнгөн шингэн хөлд хамгийн доотлын суур буюу хөөсөн хэсэг нь болохоор хөнгөн одоо хөлд явхад эвтэйхэнтэй хөнгөн маш алхахад маш хөнгөн мэдрэмжийг төрүүлж өгөхөөр юм бүтээгдсэн арьсан гутал байгаа. Байгалийн арьсан хүний бид ямар нэгэн хор нөлөөгөө гэж байгаа. Бусад одоо арьсан бидний мэддэг арьсан гутлууд нь тийм ээ маш одоо арьсаа хурдан хугацаанд зөөлрүүлж хийхийн тулд одоо маш хүнд металлуудыг ашиглаж химийн бодисонд дүүрж зөөлрүүлж ингэж хийдэг учраас
хүний хөлд бас хөл одоо улаах хумс шигдэх ч юм уу бас янз бүрийн хөлөнд үүсэх завирууд нь магадгүй тэрхүү химийн урвал явагдаж орсноороо бас үүсч байдаг юм байна л да. Тэгвэл байгалийн гаралтай арсыг ашиглаж хийсэн гутал нь хүний биед ямар ч хор нөлөөгүй байдаг бахнэ. Мөн гадны одоо усчийг нэвтэрч орохоос сэргийлсэн бас гадна талын давхар хамгаалалттай. Хосороо 125 грамм буюу маш хөнгөн жинтэй. Тэгээ мөн халтарч гулсгаас хамгаалсан ултай ийм гутал байгаа. Тэгээд гутлыг үйлдвэрлэх үйл явцаас нь хамаартай хоёр ангилж үздэг юм байна. Ургамлын буюу байгалийн арс, хром арс гэж бол ангилдаг. Ургамалд агуулгадах байгалийн ургамлын арс нь болохоор ургамалд агуулгадах органик бодисуудыг ашиглаж хийдэг учраас тийм ээ хүний биед хор нөлөөгөө дээрээс нь процессын хувьд урт удаан хугацаанд яг нөгөө ориг байдлаар нь зөөлрүүлж хийдэг учраас магадгүй яг хугацааны хувьд бол 2 сар орчим хугацаанд арай жоохон урт хугацааг шаарддаг бага хэмжээгээр үйлдвэрлэдэг. Учраас байгаль орчинд ээлтэй байгаль орчинд хог хаягдал бохирдлыг маш бага гаргадаг гэсэн үг. Мөн бусад одоо арьсан гутлуудыг бодвол эдлэгээ илүү удаантай байдаг бахан. Маш амархан арьсан гутлууд ч жоохон төмөрт хүрэхэд маш амархан урагдаж зүлгэгдээд мөр гарчдаг шүү дээ тий. Тэгвэл ургамлын гаралтай байгалийн арьсан гутал нь эдлэгээний хувьд арай илүү удаан эдлэгээтэй байдаг бол хором арьс гэдэг нь болохоор одоо саяны ярьсан тийм ээ хромын сульфат буюу хиймэл өнгө үнэр оруулагч будаг ашиглаж хийгддэг. Процессын хувьд 1-2 хоног болдог. Тэгэхээр хурдан хугацаанд боловсруулж байна гэдгийг тэр хэмжээгээрээ маш хүчтэй найрлагатай химийн материалуудыг хүнд металлуудыг ашиглаж хийж байгаа гэсэн үг. Тэгээд мөн маш их хэмжээгээр маст зориулж үйлдвэрлэдэг учраас одоо амьтныг те маш олноор нь ихээр алж арсыг нь авах мөн байгаль орчинд их хог хаягдал бохирдлыг үлдээх бас сөрөг үр дагавартай байдаг бахнэ. Магадгүй тийм ургамлын арьсан гутал нь урт хугацааг зарцуулж те органик үйл ажиллагаагаар хийгддэг учраас хром арсыг бодвол үнийн хувьд арай илүү байх тохиолдол бас байдаг. Зэнхүү итомигийн арьсан гутлуудыг болохоор эрэгтэйч дээр эмэгтэйч дээр ямар ч хувцсан дээр чөлөөд офстэй өөрийнхөө хүссэн хувцсандаа зохицуулаад тохируулаад ингээд олон янзаар өмсөх боломжтой байх нэ. За дараачийн бүтээгдэхүүн маань болохоор эрүүл мэндийн буюу төмрийн бэлтгэл байгаа. За яагаад хүмүүс бид нар төмрийн бэлтгэлийг заавал хэрэглэх шаардлагатай вэ те? Эмчнэр төмрийн бэлтгэл уухыг биднэрт бас санал болгодог. Тэгвэл төмөр гэдэг нь яг юу юм бэ? Бидний эрүүл мэндэд ямар ач тустай юм бэ гэвэл төмөр нь уушигнаас бидний одоо хүчил дөрөгчийг бусад бүх эрхтэнд хүчил дөрөгчийг тээвэрлэхэд чухал үүрэгтэй эрдэс бодис юм байна. Тэгээ цус үүсэх ажиллагаанд гол нь оролцдог илгэнд хортой бодисуудыг задлахад төмөр бас чухал үргийг гүйцэтгэж байдаг байна. Тэгээд мөн нэм вирусын халдварын үед дархлааны системийг сэргийн хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг хүний биед бол маш хэрэгтэй эрдэс бодис байна. Төмөр дутагдсанаар бидний биед тийм ээ толгой эргэх, толгой өвдөх, амтлах мэдрэмж сулрах, хоолны дуршил багасах, ядрах, бие сулдах, анхаарал муудах, одоо хүмүүс хуруу үс хуграмтгай, унамтгай болох тийм ээ. Ой тогтоолт муудах гэх мэтчлэн маш олон сөрөг үр дагаврууд илэрдэг. Арьс үрчлээдэг, арьс хэсэг газраа бас бараантаж харлах нь ч гэсэн төмөр дутагдсантай холбоотой байдаг бахан. Мөн толгой дандаа дүүрч өвддөг тийм ээ. Шарх шалбархай удаан идэгрэх хандлагатай байдаг хүмүүст бол төмрийн бэлтгэлийг хэрэглэх нь зайлшгүй чухал шаардлагатай байдаг бахнэ. Төмөр дутагдсанаар бидний биед маш олон төрлийн муу нөлөө сөрөг дагаврыг үзүүлж идэг бахнэ. Тэгвэл итомигийн төмрийн бэлтгэл энэ төмрийн бэлтгэл би өмнө нь бол төмрийн бэлтгэл яг ингээд жирэмсэн байгаа үед те ялангуяа жирэмсэн ээжүүдэд эмчнэр төмрийн бэлтгэлийг маш их зөвлөдөг. Тэгээд би төмрийн бэлтгэл уун гэж одоо ч гэсэн төмрийн бэлтгэл уун гэхээр миний хамгийн их дургу хүрдэг юм баггүй юу. Төмрийн бэлтгэл чинь яг ингээд нэг юм шахмал тэгээд уухаар
төмөр амтагдаад дээрээс нь ходоод өвтгөөд бас өтгөн хатаагаад айгу хэцүү байдаг шүү дээ. Дээрээс ялангуяа хордлоготой байгаа үед төмрийн бэлтгэл уухаар баг уусан даруйдаа би яг шууд ингээ бөөлжөд гаргачихдаг. Ерөөсө төмрийн бэлтгэлийг нэг ихтэйд 10-ыг баг ууч чадвал их юм. Тэгэл ерөнхийдөө баг авчгаад ууч чаддгүй ингээд тэр бүх завируудаас нь болоод хайчихдаг. Төмрийн бэлтгэл уун гэхээр л баг ингээ дотор нь ухаардаг байсан баггүй юу? Тэгээд Итомигийн төмрийн бэлтгэлийг ууж хэрэглэж үзснээс хойшоо болвол миний төмрийн бэлтгэл бүр маш Итомигийнхаа төмрийн бэлтгэл бол маш их дурлаж уух дуртай болсон. Ганц том хүнч гэлтгүү те бүх наасныханд хүүхдэд ч гэсэн өгөхөд маш гоё мундаг хэлбэртэй. Ууж хэрэглэхэд амттай байдаг. Энэхүү Итомигийн төмрийн бэлтгэл нь болохоор өдөрт уух нэг уутанд 12 мг төмрийг агуулсан байдаг учраас төмрийн хэрэгцээг өдөрт авах хүний төмрийн хэрэгцээг 100% хангадаг байгаа. Мөн бичил капсултай амтны гаралтай бус ургамлын гаралтай төмрийн агууламжтай учраас амархан ходоодонд орж шингэдэг. Ерөөсө ходоод гисийг өвтгөж хямраадаггүй төмрийн бэлтгэл байгаа. 6 төрлийн нэмэлт туслах найрлагатай. Үндсэн найрлагын хувьд гэх юм бол Испанийн төмрийн пропосфат, Эрдэнэ шишийн цардуул, наран цэцгийн лецитин гэх мэтчлэн үндсэн орчин найрлагуудыг агуулсан. Нэмэлт найрлаганд нь болохоор нэрс, харч аваа, гусан үзэм, бөөрөлцгэн, С витамин, чикори ургамал гэх мэтчлэн 6 төрлийн жимсхний нэмэлт найрлагуудыг оруулж өгснөөрөө маш гоё уухад таатай байдаг. Уухад яг ингээ нэрс жимс ямар амттай билээ те яг гоё тийм жимс амтдаг. Мөн нөгөө витамин С-ийн агууламжтай учраас нөгөө цусанд шимэгдэлт маш сайн явагддаг. Ходоодыг өвтгөхгүй, өтгөн хатаахгүй, жирэмсэн болвол хөрхөөлөн үйдэх төмрийн хэрэгцээг бол бүрэн нөхөж хангаж өгдөг. Уусны дараа бол араас нь ус ууж янз бүрийн их хэмжээгээр ус уух бол шаардлагагүй. Өдөрт авах ёстой төмрийн хэмжээг хангалттай бидэнд өгч чаддаг бахны. Төмрийн бэлтгэлийг ямар хүмүүс илүү ихээр уувал тохиромжтой вэ гэвэл тийм ээ төмрийн хэрэгцээ их хэмжээгээр хэрэглэгдэг ялангуяа жирэмсэн болон хөхүүл ээжүүд мөн сарын тэмдэг нь хэвийн бус ирдэг эмэгтэйчүүд хит их жин хаяснаас болоод төмөр дутагдсан хүмүүс энерги эрч хүчээ байнга энерги эрч хүчийг ихээр зарцуулдаг хүмүүс тийм ээ зөв зохистой хооллож чаддаггүй хүмүүс мөн огцом өсөлтөөс болоод ялангуяа шилжилтийн насны өсөлтийн насны хүүхдүүд тийм ээ маш их төмөр хэрэгтэй байдаг. Тэр тэдгээр шилжилтийн насны өсөлт нь гол явагдаж байгаа хүүхдүүд мөн төмөр дутагдсан нэраа гэх мэтчлэн бүх насны хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой байдаг бахнэ. Мөн нөгөө төмөр дутагдсанаар бас залуу хүмүүсийн ус маш их эрт цайцсан байдаг шүү дээ. Би тэр залуу хүмүүсийн ус яагаад нэг зөвхөн хөвшин хүмүүс л усан цайдаг гэж бодох байхад 20 хэдтэй залуу хүмүүс ус нь ингээд цайгаад бууралдчихсан байдаг. Тэгвэл тэрхүү ус цайх бас нэгэн шалтгаан нь болохоор хүмүүс кальц дутагдсанаас ч юм уу ус бууралддаг гэж үздэг болвол кальцнаас илүү төмөр дутагдал эрт явагдсанараа цагаан ус ургахад нөлөөлдөг бас шалтгаан болж өгдөг байх нь. Хүний бие нугасаа цусаар тэтгэгдэж байдаг учраас цус багталтаас үүдэлтэй хөөхний тэжээл уурэг дутагдлаас болж ус эрт цайх бас нэгэн гол шалтгаан болдог байх нэ. Тэр дундаа мөн жирэмсэн эхчүүд маань жирийн хүмүүсээс илүү төмрийн хэрэгцээгээ 70 дахин илүү хангалттай авах бас чухал шаардлагатай байдаг учраас ээжүүд маань төрсний дараа болон жирэмсэн бах үедээ төмрийн бэлтгэлийг хангалттай ууж хэрэгцээгээ авч байгаарэ. Мөн Итомигийн төмрийн бэлтгэлэн зай бага эзэлдэг авч явахад авсаархан савлагдсан ууц хийцтэй байдаг. За дараагийн танилцуулах бүтээгдэхүүн маань болохоор энэ 2022 онд шинээр гарсан Банаба буюу сахартай чихшин шижинтэй хүмүүст илүү тохиромжтой зориулагдсан бүтээгдэхүүн байгаа. Монголд ерөнхийдөө хүмүүс 10 хүн тутмын ерөн нэг нь заавал их сахарын өвчтөй байдаг. 3 сахарын хэмжээ их буюу сахартай болох нөхцөл нь бүрдчихсэн байдаг байна. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн сахартай хүнээс гадна өвчлөлөөс сэргийлэх сахартай болохоос урьдчилан сэргийлэх хүмүүс ч гэсэн бас давхар эрүүл мэндийг бодож хэрэглэхэд илүү тохиромжтой бүтээгдэхүүн байгаа.
Чихрийн шижин гэж ярьсных тий чихрийн шижин гэвэл яагаад үүсдэг юм бэ? Чихрийн шижин үүсэх гол шалтгаан нь бидэнд юу болдог юм бэ гэдгийг бас товчхон ярив. Чихрийн шижин үүсэх гол шалтгаан нь бидний нойр булчирхай буюу тий бидний хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ходоодны ард байрлах холимог булчирхай байдаг. Тэрийг бид нойр булчирхай гэж нэрлэдэг. Тэрхүү нойр булчирхай нүүрс ус болон илчилгээг зохицуулах илчилгээний солилцоог зохицуулах үүрэгтэй байдаг болвол энэ зохицуулалт нь алдагдаж бид нарт хэтэрхий шарсан, хуурсан, өөх тостой хоол ундыг идэх магадгүй өөх тостой хоол унд идчихэд араас нь хүүтэн ундаа ууснараа нөгөө нойр булчирхайгаа өрөвсүүлээд нойр булчирхай өрөвсөж нөгөө зохицуулах систем нь алдагдсанараа бид нарт цаахар ихсэх, чихрийн шижинтэй болох гол шалтгаан болж идэг байна. Тэгвэл чихрийн шижин үүсснээр шарх удаан идэгрэх, арьс захтнах, идээд тууралт гарах, шалтгаангүй ядарч сулдах, цусан дэх сахар маш их хэмжээгээр нэмэгдэх, ам ихээр цангах, ойр ойрхон их хэмжээгээр шейк гэх мэтчлэн маш олон төрлийн муу сөрөг үр дагавруудыг үзүүлдэг байна. Тэгвэл Итомигоос энэ 22 онд шинээр гаргасан энэхүү бүтээгдэхүүн нь болвол энэ бүх сахарын чихрийн шижинтэй болох эрсдлээс урьдчилан сэргийлэх мөн сахартай хүмүүсийн сахарыг буулгах үйлчилгээтэй Банаба буюу улаан хүн хорхойдын бэлтгэлийг давхар агуулсан шинэ бүтээгдэхүүн байх нь. Энэ хоёр маань цусан дэх сахарын өсөлтийг бууруулах, Банаба навч нь болохоор цусан дэх сахарын өсөлтийг бууруулж тогтмол байлгахад нөлөөлдөг тийм ээ. Тэгвэл давхар хүн хорхойдыг агуулж өгснөөрөө болохоор дархлаа дэмжих ийм давхар найрлагатай бүтээгдэхүүн байх нь. Тэгвэл Банаба навчны ханд гэж юу вэ? Банаба навч гэж юу юм бэ гэж байна тийм ээ. Банаба навч нь болохоор 1500 гаруй жилийн өмнөөс уламжлагдсан ирсэн халуун орны бүс нутгуудад ихэвчлэн ургадаг олон наст мөнх ногоо ургамал байгаа. Тэгээ хоол эзний дараа цусандах сахарын хэмжээ бүр маш ихээр нэмэгдчихэд энгийн хүнийг тэгж их хэмжээгээр нэмэгдэг бол мэдээж чихрийн шижин сахартай хүмүүс их бол байх төвчнөөсөө бол маш огцом их хэмжээгээр нэмэгдэж байдаг учраас тэрхүү хоол эзний дараах сахарын өсөлтийг дарах үйлчилгээтэй нөгөө сахартай хүмүүс инсулинийг судсаар тариулж нөгөө сахарын хэмжээгээ хүчээр эм тариагаар буулгадаг штэ тийм ээ. Тэгвэл энэхүү Банаба навч нь болохоор ургамлын найрлагатай өөртөө тэр корозолын хүчил буюу инсулиныг давхар агуулдаг учраас байгалийн аргаар тэр цусандах сахарын хэмжээг бууруулдаг ийм ач холбогдолтой навчны ханд байх нэ. Тэгээд эрүүл мэнд хүнс эмийн аюулгүй байдлын яамнаас болохоор эрүүл аюулгүй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн ийм түүхийд байгаа. Улаан хүн хорхойтой нь болохоор бас уураар жигнэж хатаах замаар гаргаж авдаг түүхийд тэгээ хүний биед ашигтай биологийн идэвхт бодисыг бий болгоход тусалдаг. Улаан хүн хорхойдоо дараах 5 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа сахартай хүмүүс бол дархлаа маш ихээр суларч унж ядарснаас болж арьсан дэх тууралтан хүртэл маш удаан эдгэрдэг, шарх сорвин арилдахгүй эдгэрхтэй явцсан удааширдаг учраас давхар улаан хүн хорхойдог оруулж өгсөн нь болохоор ядархаас сэргийлэх, ой тогтоолтыг сайжруулах, цусны эргэлт сайжруулах, дархлаа дэмжих, антиоксидантыг нэмэгдүүлэх гэх мэтчлэн маш олон төрлийн давхар үүрэгтэй байх нэ. Мөн 11 төрлийн нэмэлт найрлагыг оруулж өгсөн. Хүн хорхойдын хаанд овёосны эслэг, улаан буудан цардуул, яламны навч, бадамжийн ухаа, турмеркийн нунтаг, чикорийн үндэс, хулууны нунтаг гэх мэтчлэн тийм ээ 11 төрлийн хүнсний ногооны ургамлуудыг оруулж өгснөөрөө эдсэн хоолыг хүртэл хурдан хугацаанд боловсруулж шингээх, сахарын хэмжээг бууруулж барих, эрүүл зөв байхад нь туслах ийм 11 төрлийн нэмэлт найрлагыг давхар оруулж өгсөн байдаг. Ууж хэрэглэхэд болохоор нунтаг хэлбэртэй учраас шүд амд наалтахгүй уухад маш хэлбэр савлгаатай ийм бүтээгдэхүүн байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг болохоор хоол идэх бүртээ сахарынхаа хэмжээнд ихсэхвэ гэж санаа зовдөг хүмүүс, нүүрс усыг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс, тогтмол бус хоололдог хүмүүс, ядарч туйлддаг хүмүүс мөн дархлаа муутай хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн
амьдралын зөв дадагшилтай байж эрдэс бодис жимсэх нь идэх эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг идэж хэрэглэх тогтмол дасгал хөдөлгөөн хийж хангалттай унтаж амарч мөн тамхи одоо арх гэх мэт муу зуршлуудыг хэрэглэхгүй байснараа бид нар бас эрүүл мэндийг хамгаалж нөгөө сахартай болох энэхүү эрсдлүүдээс хамгаалж байдаг байх нэ. За тэгээд өнөөдрийн маань танилцуулах бүтээгдэхүүнүүд энэ түрээ дуусч байна. Анхааралтай сонссон та бүхэндээ маш их баярлалаа.